Нийслэлийн засаг дарга Батүлгийн санаачлагаар өнгөрсөн 8 дугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Ахмадын орон сууц хөтөлбөрийг дэмжиж баталсан. Энэхүү хөтөлбөр биелэлээ олж Сүхбаатар дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнөөдөр 300 айлын орон сууц баригдаж энэ барилгад 128 өндөр настан өнөөдөр орлоо. Дараагийнх нь одоо ингээд цуваад ингээд аваад явна. Энэ хотхонд бол нийтдээ 300 айл орох ёстой. Ингээ 300 айлаа бид нар одоо ингээ удахгүй ингээд ягаад дуусгаад оруулна. Ирэх жил бол бид нар сая манай хурлын дарга хэлсэн. Бид 15 тэрбум төгрөгөөр Ахмадын хотныг 2-оос 3 газар барихаар төлөвлөлтөд ажиллаж байгаа. Ингээ жилдээ бид нар дунджаар 1000 орчим айлыг оруулахаар төлөвлөлтөд ажиллаж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Бэрэн группийн барьсан энэхүү Ахмадын орон сууц нь 25.8-аас 37.3 м2 талбайтай нэг өрөө байр байх юм байна. Харин энэ орон сууцанд орсон ахмадууд буюу түрээсийн гэрээ хийж байгаа ахмадууд нь орон сууцны түрээсийн төлбөрийг болохоор м2 3000 төгрөгөөр бодсон байна. Тэгэхээр метр квадратаас шалтгаалаад сард 77,400-аас 111,900 төгрөгийг сард түрээсийн төлбөр олгож төлөх юм байна. Үүн дээрээ цахилгаан цэвэр ус бохир дулааны ашиглалтын зардал нэмэгдээд ойролцоогоос 110-аас 170 мянган төгрөгийн түрээсийг төлж энэ байранд орох юм байна. Эмээ 30 жил ажилласан. Өнөөдөр энэ шинэ орон сууцны төлхөөр гарч байгаа баяртай байна. Нийслэлийн засаг даргын хамгаалын газар нийслэлийн хөтөлбөрийн төлөөлөгчид мөн тэр хамаанд ажиллажсэн бүх ажилчдад эрүүл инкатер хамгийн сайхан бүхний хүссэн өрөөдөө. За баярлж байна. Би одоо энэ орон сууцнд байгаа хамгийн гол нь өчнөө олон жил цогцолтгүй би энэ орон сууцныг хөөцөлдөж олон жил явсан да. Тэгээ одоо орон гэргөө бодвол амьдраад олон жил чи явсан. Үнэхээр бас энэ шинжилгээний засгийн газар гарч ирж биднийг ингэж бас ядарсан зүтэрсэн усуудаа үнэхээр хардсан байна гэдэг дээр би энэ дээр үнэхээр баярлж байна. Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд буюу түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй өндөр наснууд маань энэ байранд орохын тулд урд өмнө нь усаас ямар нэгэн орон сууц худалдаж авч байгаагүй. Улаанбаатар хотын Харьяат ба сүүлийн 5 жил нийслэлд оршин суусан өрхийн орлого нь ашиглалтын бол түрээсийн зарлаа төлөх чадвартай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны иргэдтэй мөн 55 ба түүнээс дээш насны эмэгтэй Монгол улсын иргэн байх шаардлагатай байна. Тэтгэвэр эсвэл халамжийн тэтгэврээс өөр ямар нэгэн орлогогүй ба өөрийн өмчлөлийн газар гэр байшин хашаа автомашингүй байх шаардлагатай байна.